За хавар цаг болж байгаатай холбоотой та нартай нэг гайхалтай ид шидийн энергийн цэвэрлэгээ зааж өгье гэж бодлоо. Тэгээд өнөөдрийнхөө ажлыг дуусгая. За хавар цаг болоод нэг улирал өөрчлөгдөж гин гэдэг нь таны бие махбод буюу дотоод байдлаасаа таны цус шинжлэгдээд өөрчлөгдөөд гаднаасаа энерги урсгал өөрчлөгдөөд байгаль ихтлэхий өөрөө нэг улирлаас нэг улирал руу шилжиж байгаа үед таарж байгаа. За энэ үед хүмүүс ядрах, сулдах, маш их энергийн шахалтууд явагдах, санхүүгийн асуудлууд, сэтгэл санааны тогтворгүй байдлаа үүсгэх нь маш элбэг тохиолддог учраас хэрвээ танд ийм зүйл тохиолдоод авал та нэг энергийн цэвэрлэгээ бяцхан ичээдийн зүйл хийчих. Энэ нь таны сэтгэл санаанд ч тэр аз амжилтанд ч тэр маш олон зүйлүүдэд нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна. За нэгтэн та энэ дэлгүүрт байгаа ямар ч хамаагүй дэлгүүрээс лаванда цэцгийн цай аваад энэ цайгаа зөөлөн гал дээр удаан буцалгаад энэхүү цайныхаа ханданд усан дорох, нүрээ угаах, хоолоогоо залих үйлдэлийг хийн. За мөн энэ чансан цайныхаа ханданд нэг бол эфирийн тусаагаад, за эфирийн тус байхгүй бол лимон ээж болно. За лимон байхгүй бол далайн даас ээж болно. Энэ гураас алийг нь чамаагүй сонгож хэрэглээд тэр хандаараа гэр орноо цэвэрлж арчих, орчин ажлын газраа арчиж цэвэрлэх, одоо өөртөө ашиглагддаг төрөвч ч юм уу, паспорт ч юм уу, ер нь өдөр тутамдаа ашигладаг цүнх ч юм уу, эсвэл машиныхаа доторхыг ч юм уу гэх мэтчлэн өөртөө энерги цэвэрлэмээр байгаа, шинжилмээр байгаа, өөрчлөлмөр байгаа зүйлүүдэд арчиж цэвэрлээд тосолж тордоод энергийн цэвэрэл аз амжилтаа дууд байгалийн буюу хавар цагт өөрөө өөрийгөө бэлдээрэй гэж та нартай хэлмээр байна. Ингээд та нартай амжилт хүсье.